соёл ертөнцөд оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Эрхэм үзэгчтэй, манай Соёл кафе нэвтрүүлэг Corporate Convention Center-ийн Chairman ресторанаас уламжил ясаараа явахд бэлэн болоод байна. Өнөөдрийн зочноор манай кафег баян гүйцэтгэдэг Дэнзэнгуйтай, би найзаг Дэнзэнгуйлтын Дэнзэнгуйтай уулзахаар ураад байна. За, та сайхан өгүүлж байна. Хоёулаа өнөөдөр нэг юм сэдвээр ярилцъя гэж бодлоо. Шинэ жил. За, шинжлэлийн баяр. Би өөртөө ахын пиццаа. За, хоёулаа уламжил ясаар цаа кофе эртэл яриагаа өргөжлүүлж бай. Дэнзэнгуй амьдралынхаа их насыг гадаадад өнгөрүүлээ. Тэгэхээр одоо шинжлэх анх ухаан орохтой ер нь би Бямбын Эренчингуй танаа өвөө энэ сүлд модны наадам ер нь ямар шүү байдлаар ханддаг байсан. Одоо хайртай ачин анх өвөө ёолк барьж өгчээсэн үү гэдгийг сонирхоод байна. За тэр ёолкийг ч нэх барьж байгаагүй. Би одоо хамгийн нэг хүүхч нэг 4-5 наснаас нэг өөрийгөө нэг одоо нэг ойлгож эхэлдэг юм уу, ухаан орд юм уу. Тэгэл юу гэж санд өвөөгийн тэл нэг сайхан одоо зөрж мандарины үнэр, лирны үнэр, алюмины үнэр. Тэгэл одоо би тэр үеч нэг гайхдаг том нэг сургуульд орчвол гайхдаг байсан. Гэхдээ энэ социализм барихад энэ бүр зөрж алим саад болд юм уу? Ягаад одоо 12 сар тэрэн зарддаг юм. Бид нар чи Багдад гэдэг байсан. За одоо ингээд мандарины үнэр гаргалаар л одоо ингээд удахгүй шинэ жил болох юм байна. Тийм нэгдүгээр. Хоёрдугаарт бол өвөө ч одоо бас их олон соёл мэддэг байсан гэх юм уу яах юм. Тэгээ ер нь тэгээд нэг тийм эсэргүүцсэн ч юм уу яасан тийм байдгүй цагаан сараач тийм тэгэл нэг явчихлэг байцтай. Толерант ойлгодог тийм ойлгодог тийм. Тэгээд тэр нь магадгүй манай гэрүүл бидэнд бас дамжиж орж ирсэн баг л яг одоо миний гэрүүл гэхэд чинь ер нь бол одоо Христосын шашны, Бөөгийн шашны, ламын одоо юу ч гэдэм бүхэл юмнууд орцсон болохоор тэгэл ер нь тэрүүхэн дэндээ тэгэл за нэг эртний Вавилон гэж хэлсэн үгүй эртний Ром ч юм уу тий. Үгүй л өнөөдрийн Нью-Йорк шиг л би ч одоо шинэ жил мөгдөр одоо Европ, Америк чинь сонноос нэг Крисмас гэдэг шүү дээ. Тэр Иесус Дул сарын баяр. Тий тэр Иесус Йосефичийн төлсөн өдөр гэж ярьдаг тий. Одоо 12 сарын 24. Гэтэл тэр түүхийг ингээ сайн судлахлаар тэр нь бас л нэг тийм содон гэдэг юм уу тийм юу биш юм байна. Ягдвал урд нь нөгөө эртний Шумер, эртний одоо Мисрийн улс Египет тэр одоо Азирис гэдэг чинь бас л яг тэр төрсөн юм байна. Тэгэхээр чи нөгөө Христосын шашин бий болж явах үед нь тэгээд бас нэг энэ тэндээс янз бүрийн эртний шашны баяруудыг аваад ингээ холиод нийлүүлээд тэгээд нэг Христос эдэргээд болгоод нэг бид нар тийм нэг тийм микс ч юм уу, синтез фьюжн ч юм уу те болгоцоход явж байгаа юм шиг байна. Тэгээд Европод юм уу, баруун Европ, ялангуяа баруун Европ тэгээд Америкт бол яг тэр шинэ жил гэдэг шинэ жилийн чинь Сильвестр гэдэг шүү дээ. Нөгөө нэг 12 сарын 31. Тэрийг бол нэг тийм сүрхий тэмдэглэдэг шүү дээ. Би анзаарсан Америкт би чинь хэдэн удаа 31-нд байж утсан. Тэгээд нэг хайхтар тийм шуугаад яг хуу ерөнхийдөө үйлчлэгээний газрууд те Америкчууд голтон гэр гэртэй нөгөө тий 24-нд тэгэхээр заавал гэртэй. Одоо нөгөө тэр Христосын төрсөн өдөр гэдгээр нь нөгөө мод Ёлк одоо гэхдээ Ёлк гэхлээр ч одоо тэр хэн одоо Христос нь Палестинд амьдарч ирсэн бол тэнд одоо ямар Ёлк байх вэ те. Тэгээ ингээ бүх юм холилдсон. Жишээ нь Оросууд гэхлээр бол 1700 онд л анх энэ одоо Европын маягийн шинэ жил гэдгийг тэмдэглэж ирсэн шүү дээ. Тэдний шинэ жил гэдэг чинь ер нь бараг 8-9 сард байсан. Одоо тэр нь бас эртний Египет, Шумер орнууд юм хятад эдэр чинь бас шинэ жил гэдгийгээ бол бас бороо орох
үер хизээ болох уу нөгөө тариалангийн талбай эдгээр байгалийн циклтэй тий. Тэгээд нэг одоор их яадаг. Нэг астрономч биш, астрологч гэдгээр нь тий. За тийм хідэн одоо ингээд нийлэх юм бол тэгж хүний хүнд нөлөөлдөг гэдэр гих мэтэр. Тэгээ эцэст одоо бид нар энд ирчгээл одоо энэ ёолк ногоомод бид нар ч гэсэн одоо нэг бараг нэг 40-50-аад оноос л тэмдэглэж ирсэн баг. Оросууд одоо жишээ нь Сталин багш чинь нөө большевикууд 17 онд энэ бүх энэ шашны баяр гээд хорцсон шүү дээ. Тэгээ 34-5 онд л нөгөө мо ёолкийн яг нөгөө альва тийм одоо засаглал гэх юм да дийлдэг ард түмний. Тийм. Одоо цус махан шигсэн уламжил дийлдэггүй. Гэхдээ манай ч гэсэн социализм үед тийм биш шүү дээ. Бол ингэж ойлгосон байгаа. За энэ ингэж одоо зүрх судсаар нь ядсан уламжлалыг яах вэ? Тийм өөрийн маягаар тий. Ацуурыг үлдээч. Тэгээ улаан од. Тэгээ улаан одыг үлдээч. Кремлийн од гэж ойлгоорой. Тэр нөгөө бифлийн юу гэдэг цаад утгаар нь таны хэлдгээр хаанхаас төрсөн яадаг ч одын тийм ээ. Янзаар тайлбарладаг. Тэгээд тэр нэг бэлэг өгдөг байд эдрийг үлдээчихээ. Тэгээ наадахаа жоохон тийм социализмыг одоо мандам модруулсан юм. Өөр утгаар оруулж наад баяраа. Тэр нь манайх руу орж ирээд нэг ясны тийм шин юм гих маягаар орж ирэхдээ манайх чинь бас нөгөө мундаг том баяраа хөдөлгөөрүүлэх гэж тийм ээ. Цагаан сарыг нэг ясны бас ингээ хаах бүр ингээ тэрний бас дийлдэг нөгөө ард түмэн нуутаа дахиад нөгөө тэр хийгээл байдаг орхин уус муцаа нуучаад одоо амтранда өөрхий тэгээд нэг бодлын аливаа юм хоёр үзүүртэй гэдэг шиг нэг үзүүрээрээ одоо айхтар тийм ах нарын тушаа зарилгаар нөгөө төвөө устгах боловч тэр хэрээрээ маш их тийм өргөн дэлгэр баяр болцсон нөгөө тийм. Хүүхэд болсон нөгөө нэг гацуур модыг хараад гялхар царгал юм харахлаар тэгээ би таныг нөгөө нэг анх ухаарлахта шинжилгээг яаж харж ирсэн гэдэг чинь би сонирхоод ирсэн тэр багт. Тэгэхээр би хувьдаа бас яг тэгдий ингээд анх нэг юм гэлэндүгч гэдэг нь юу ч хэлээ нэг юм хараад тэр манайх тэр германчин гэнэ 60 айлд байсан ингээд хүүхэд одоо хүртэл ингээд нэг тийм өнгөн ингээд байж идэв. Тэгэхээр тийм нэг мессеж өгдөг юм шиг байна. Энэ нэг ийм гоё гялтгансан нэг ийм гоё юм байна. Тэгээд нэг ийм аав ээж нэг ийм бэлэг өгдөг. Тэгээ энэ бол ингээд хүүхдэд нэг ийм гоё. Тэгээд тэр нэг мандрын энтрийг үнэ. Тийм. Жохон нөгөө юу нэлээд айхтар болж байгаа. Тэгээ би тэрнийг юу гэж холбогддог гэхээр нөгөө нэг хориотой жимс амттай гэж. Тэр үед чи бас та бид нар тэр болгон бас жимс олддггүй байлаа шүү дээ. Тийм. Бид нар амар өөрсдөө жимс тарих биш. Яавлаг алим өдрийн тарих биш. Тэгээ нөгөөдгий чи ингээ нэг цаасаа хайрцсан тэгээ нөгөө нэг заримдаа ингээд хайрцаг нь онгоолгон тэр жоохон байран дотор ч ингээ гоё үнэр тий. Тэгээ энэ баярын нэг юм амттай шимттэй юм биднэрт болсон тий. Тэгээ энэ бол юм одоо гоё баяр болоод энэ нэг юм Эстоныг хотын соёлын нэг том бэлэгдэл болоод тийм ээ. Тэгээ нөгөө цагаан сараас айхтар хорч чадаагүй. Тэгээ цагаан сар нь бол одоо нөгөө л нэг ард түмний хамгийн одоо уламжлал сайхан баяр гэдгээрээ одоо ч цэцгэлхийн дээд цэцгэлж ил байна шүү дээ. Тийм. Чин одоо шарын шашин орж ирэхээс өмнө энэ цагаан сар гэдэг чинь бараг одоо 8-9 сард тэмдэглэдэг байсан шүү дээ. Тэгээд утга учир нь за тэг дээрээс нэмээд нэг утга учир ингээд солидөг юм байна. Яг үнийн хэрэг дээр ард түмэн чинь бас нэг юм тэмдэглэх дуртай, баярлах дуртай те ер нь тэгэл бас нэг энэ өдөр тутмын ийм нэг саарл харанхуй амьдралд бас нэг хаяа нэг тийм сайхан юмуд байх хэрэгтэй юм байна л та. Тэрийг одоо дарга нар хүртэл ойлгодог юм шиг үл. Ялангуяа хүүхдүүд тийм. Одоо чивтер хоёулаа хинс багтуудтай. Тийм. Тэгээ нэг одоо бошинхон яалах гэх юмсэл гэдэг байгаа шүү дээ. Тийм одоо манай баярлаг. Одоо ингээд асууж эхэлж байгаа. Тийм. Нөгөө яалах яасан байл гэдэг. Гацуур мод гэдэг байгаа. Гацуур модоо хизээ яах вэ? Тэгээд одоо энэ хідэн том дэлгэрүүд дээ шүү дээ. Талбай дээр ингээд МСС ч юм уу одоо тэр маркет эдрийн хажуугаар ингээд нэг юм сайхан юм босгоцсон. Тэгээд манай охин шууд лава хизээ бид нар хизээ гацуур модод за хүлээж чинь бас зүгээр ингээд яаж болохгүй шүү дээ. Бас нэг жоохон тийм нэг жоохон интриг оруулаад. Юу тий интриг оруулаад тэгээд бэлэг. Би сая мартар нэг асаг гэлбдэг чийдэн баахан тэнд чинь хичнээн маяглав. Гэхдээ маяглах гэдэг нь ямар утгаар гэхэлээ
хэр зэрэг давтамжтай асч байна, тод асч байна уу, бүдэг асч байна уу. Тэр чинь бас гоё байхгүй тий. Тэг л байх тий. Тэгээ нэг хөөхд нэг ялкных нь бараг унтдаг өрөөнийх нь одоо тэнд нь ялк барьчвал их зүгээр санагдтыг нь. Тэгээ унтахтаа нэг өөрхөн тэрнийг үзээл тэр хүүхдийн тарих толгойд бас нэг юм сонин юу болоод ас цац бий болоод зүуд нь хүртэл гоё болоод тэгээ энэ бол нэг юм насрын баяр юм а та тийм үү. Үнийг нэг гоё нэг ингэж. Тийм шүү дээ. Тэгээ яг нэг тэр нэг тийм нэг баярын орчин бий болж байгаа юм тий. Тэгээ хүмүүс нь ч гэсэн нэгэндээ илүү айтайхан ханддаг ч юм уу тий. Цагаан сараар одоо монголчууд ч бид одоо ингээл учиргүй нэгэндээ сайн болчдөг шүү дээ тий. Тэр үедээ их тодроод тэр тэгээд нэг эртнийхээ сайхан дээлмэл одоос бүс одоо юу гэдэг тий олон хотго мотго балжуус гээл их сайхан явдаг тий. Тэгээд энэ одоо энэ олон янз бүрийн монголчууд ч нэг шашин гэдэг нэг муу гол энэ хоригддаг тийм юм баг байгаагүй шүү дээ. За яг 21 оноос тэр нэг 80 хэдэн он хүртэл нэг энийг болохгүй тэрийг болохгүй гэж хэлсэн баха. Өмнө нь бол тэгэл одоо энэ та хоёр сайн нэг ярьжсэн шүү дээ. Нөгөө их хөрөн идэргээд тэгэхэд чин нөгөө нэг Европын юм уу Арабын жуулчд ирчгээд хар хотодж байна уу хам балаг хотодж байна уу нэг гайхдаг юм тийм байсан шүү дээ. Христосын шашин байж гэдэг. Тэнд нэг юу нэг Москвэж гэдэг нөө лалын. За тэнд нэг хятад юм уу нэг сүм байж гэдэг. Тэгээд бөө идэргээл тэнд нь өсөд дэвхэрж идэг. Тэгэл эдгээр яаж ингэж амьдарч яана гэж их гайхдаг байсан. Тийм монголчууд нь тэрийг ойлгодог. Яг чи мөрөх юм бол тэрэндээ мөргөн би эндээ мөргөн. Манайхны нөгөө нэг өвгдөөцсөн лут мундаг тий сүрхий нэг тийм толерантнес гэж түрүү ярьдаг шүү дээ. Төвчөөрлөнгөө ханддаг. Тэр бас их мундаг соёл байсан байгаа шүү дээ. Тийм үү тий тэр чинь бас нэг хүний тарих толгой бас их өвөрмөц байгаа. Өндөр хөрш зэрэгэлдээ байж болдог. Тэднийг хүндэтгэдэг бас тий одоо би бол энэ бурхан тэнгэрд мөргөдөг. Тэгэхээр би бол чамааг бас ойлгож байна. Чи тэрэндээ мөргөдөг юм. 17 оны улаалдан цагаантан болгодог юунаас ахуулаад энийг чинь одоо ястаа нэг хачин евро нөөж эхэлж байгаа л да тийм түүх бол тэгж л тэрнийг л харуулсан. За одоо тэгэл нэг 90 оноос эргээл ээж одоо цагаан сараач сайхан тэмдэглэдэг нөө залуучууд нь за одоо нөгөө Валентин гэлгүй. Нөгөө нэг Клара Цеткин, Мартин 8 гэдгийг ер нь дэлхийд даяар бараг ер нь тэмдэглэхэ болсон. Энэ одоо эмэгтэйчүүдэд оромжилж байна гэдэг. Гэхдээ бид нар бол Орос Монгол хятадууд нэг тэгээд тэмдэглэж л байг. Хоёлаа Клара Цеткин эдрийг яриад яах вэ? Залуучууд тэгээд мэдхгүйгээр байцдаг. Тэгээд зүгээр бүсгүүчүүд бил илээсгэж яваараа гэж байж байгаа гэдэг. Тэр Halloween ч байна уу юу гэдэг тэгээд тэмдэглэх нь тэмдэглээд явна гэж. Тэгвэл одоо манай энэ эргэн тойрон байгаа зарим олмооч зарим лалын одоо шинээр бий болсон 92 оноос болсон зарим олмооч одоо тэр гацуур модыг хорж байгаа юм байна. Одоо Аллахан тэгсэн байна, ингэсэн байна. Мухаммедд дургүй байсан чинь тэр үед нь тэр нь байсан ч юм уу. Дийлэх юм уу тэгээд. Тэгээд хүмүүс нууцаар л тэмдэглэж эхэлнэ. Ер нь бол яг л тийм байдаг шүү дээ. Одоо ингээл 20 жилийн өмнө л бүгд л тэмдэглэжсэн шиг гинт тэрийг хорчдаг. Нэг өөрийгөө бурхан гэж бодсон нэг юм хэлэгч. Тэгэл хүмүүс нууцаар л тэмдэглэв. Энэ исламжуулах нэг туйлшруулууд л гэсэн үг л дээ. За гэтэл одоо энэ ислам лалын шашин гэдэг чинь яг нэг цэцгэлж хүчрэхэг тэр сайхан үедээ бол их л бас тийм юу байсан ш толерантны байсан. Тийм. Одоо тэр нь хаашаалга болцсон юм те. Тэр нь байхгүй сайхан юм да. Аз юм уу одоо юу ч юм мэдэхгүй одоо тэгэл ирээдүйн үзүүлнэ баг те. Зарим туйлширдаг улсууд бол нэг тиймэрхүү юм ярих гэдэг. Тэгээд тэр ч бас их амаргүй бас. Гэхдээ хориод нэмэр байдгүй. Одоо энэ хятадууд нэг сүүлийн 10-15 жилийн дотор нэг ойлгосон юм байна. Гэхдээ яах вэ ингээ бид нар нэгэнт энэ iPad эдэр хийж байгаа юм бол нэгэнт энэ барууны хувцас сунар өмсөд машин цашин усын нугуул ясын даг гэдэг шүү дээ. Тэгээд тэр дуртай бол тэр нөгөө Halloween-а тэмдэглэнэ вэ үгүй тэр нөгөө юу цагаан сараа тэмдэглэн тэр шашныга баяруудаа тэмдэглэх юм. Одоо ингээд Бээжин мөн Шанхайн дэлгүүрд ороход өдөр шөнөгүй нөгөө Christmas гэцэл юм болж мэдээж нэг хөгшин хятад түүний толгойд орохгүй тэр юун Christmas юун одоо ёлк мол. Залуучууд нь тэгэл дэвхрээд нь шүү дээ ер нь тийм. Манайх нь бас тиймэрхүү шүү дээ ер нь бол. Яг юу хэр хэмжээл хэтрэхгүй тийм ээ. Эсвэл дотохгүй байх хэрэгтэй. Тэрийг одоо яаж олж авах вэ гэдэг чинь бас их хэцүү л дээ. Тэр хязгаар нь аав байна тийм. За хоёул хоёул нэг хөгжим сонсъё. За тэгээ. Би таны хөгжмийн мэдрэмжийг их сайн мэддэг учраас гээд. За өнөөдөр юу сонсох вэ? Тина Чарлз уралд нэг CD-г нь харсан. Тэр чинь бүр 76 оны юм шүү дээ тий. Их гоё санагддаг. Би их дуртай. Тина Чарлзыг хоёулаа сонсчоо. Тэгээ.
I love to love. Тий, but my baby just wants to dance. Би таны жоохон тийм юу гэж сэтрээ. Nostalgia гэж. Тий. Тэгээ хоёлаа яриагаа үргэлжлэв. Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Жишээ нь одоо патриотизм гэдэг нэг хаасаг бол одоо тэгээд дуурдаг. Тий, тэгэхээр чинь тэгээд ягаад Оросоор тэр үг нь үйдгүй Оросоор ойлголт. Гадаад үг аваад одоо патрия гэдэг. Патрия муурт. Тий, их орон үг үл үхэл. Одоо Өрхөн Фидел сая өндөрлөж. Тий. Тий. Тэгээд одоо Фидел идэрэхлээр чинь тэгээд бас л их олон юм хорж исэн. Бүх юм нууцаар. Тий. Одоо миний хамгийн одоо дотн найзуудын хэдэн одоо Кубад байдаг. Кубын иргэд ихэнх нь тэгэл одоо Америк, Испани руу гараа явцсан л та. Тэгээ амьдрах хэвчээ. Нөгөө Rolling Stones-ийн тоглолт ямар болсныг сонирхсан уу тэднээс? Гэхдээ асуусаагүй гэдгсэн чинь гүг их сайхан. Тэд нар хараа сонин шин Куб бас сонин. Кубд очиж өнгөө тоглож байгаа шүү дээ. Тий. Тэрийг чинь яг үнэ хэрэглээрээ бол магадгүй тэр Обама юм уу хийж тэр цаан төлхийн төлсөн юм уу дэмчин. Нөгөө юугаар эргүүлж авах гэдэг байгаа шүү дээ. Варадерогийн элсэн эргийг л авах гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ аянда авчин. Тэр яг бол одоо Куб тэгтээ Кубыг бол одоо жишээ нь манай одоо хуучин ах нар бол их
шүүмжлээд байгаа. Одоо энэ барууны талд орох гэж байна. Үгүй хиний талд орох юм. Хойд солонгос шиг одоо сууж явах юм ааш. А гэтэл сонин швэн хүний характер гэдэг чинь бас их сони. Яг бол дэглэм өмнө юу одоо Куб тэгээ хойд солонгос гэх юм бол баг ижил шүү дээ. Нөгөө жинхэнэ яг л Сталины үеийн одоо коммунизм. Тэгэхэд бас шал хоёр өөр арт юм. Куб ч ингээд жоохон хөгжим дурглаар бүгд л үсрээл бүжиг. Цус махад тийм шингэсэн байт юм аа тийм. Би тэгээ харин сая яриад шүү дээ. Роллингууд очоод роллингуудыг тавуулахлаар айгүй ламбадаа бүжиглэж мэдхэл. Тийм хараа би нэг юунд л гайхдаг байсан. Манай энэ Куб би ч одоо их олон Куб оюутнуудтай хамт сурж байсан шүү дээ. Ленинград хотод. Тэгэхэд бол миний нэг гайхдаг юм байсан. Тэнд бол Венесуэл, Перу одоо их олон орны оюутнууд байсан. Тий. Гэтэл Куб оюутнууд нь хамгийн ядуу нэгдүгээр. Их оронч тийм сэтгэлгээтэй хүмүүс. А тэгсэн хэрнээ боловсролын хувьд тэр чинь яг нэг би одоо 77 83 оныг л ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд нийт боловсролын түвш их өндөр байсан. Тэгээ яг нөгөө тэр Варадеро эдэргээл юу ярьж штэ тий өөрөө чи хэлдэг. Тэнд ч нэг урлагийн сургуулиуд гэж. Тэгсэн чинь хараа биднийг одоо жишээ нь Ленинград сурж байхад бол одоо манай монголч гэсэн тэгэл нэг ядгаас энэ абстракцизм баруун үзэл юу гэл нэг тэгж нэг шүүмжилдэг ч юм уу хордог байсан тийм юм зурж одоо хон ямаага зурхын оронд одоо юу хачин юм зураад байгаа ингээл загнуулдаг байсан. А гэтэл Кубад тэдний бурхан хэм Пикассо. Тэ жишээ. Пабло Дали тий. Гэх мэтийн хүмүүс. Би тэгэл тэднээс Неруда. Тий. За Пабло Неруда ч яг нөгөө тийм юу коммунист Чилийн нөгөө юу байсан. Орсын тагнуул хүн байсан тий ер нь бол. Хин ч Неруда ч бас өөрийн жинхэнэ нэр нь биш шүү дээ. тий. Шилэн мөлгөн бас гоё шүү маань гэж. Гэхдээ эдгээр хараа энэ Латин Америк ялангуяа тэгээ энэ Куб бол ер нь бол их тийм авьяастай хүмүүс шүү дээ ер нь бол. Тий тэгээд юу жишээ нь одоо Куб ингээд баларж ийн гэж байгаа. Тэгтэл бүжиглээд байдаг те. Тэгээд одоо бараг 2 сая гаруй хүн ингээ гараа явцсан Кубаас. Тэгэхэд бол Куб нь баларж идэг. Гэтэл одоо United States of America гэж шүү дээ одоо Америкийн нэгдсэн улс. Тэнд бол араа ингэж байгаа. Хамгийн тийм ажилсаг хамгийн сүрхий 3 төрлийн юу гэдэг юм бэ? Яс үндэстэн гэх юм уу. Нэг нь эхнийх нь англосаксууд. За одоо энэ Америкийг бий болгосон. Яс шүү дээ. Одоо бүх юм зохиосон. Хоёр дахь нь еврейчүүд гэж байгаа. Их сүрхий бас одоо банк одоо эрдэнэтэд мэддэг гэдэг. Одоо манай Рокфеллер Морган. За Морган Астер эдгээр чи яг юу биш ээ. Тэд чинь Холланд Герман цустай. За англосаксуудын юмд орж байгаа. Их гуравт нь Куб шүү дээ. Одоо том компани эзэн юм уу захирал тэгээд их сүрхий тийм хөгжимчд ер нь эрдэмтэд гээд сонио тэгээд тэр чинь манай монголчууд ч гэсэн одоо ингээд гадагшаа гараад их сүрхий болд нь шүү дээ ер нь. Их сүрхий газар ажилладаг. Одоо харуудыг авахаас илүү монголчуудыг авах сонирхолтой байдаг. Харин тэгээд одоо тэгэхээр чинь энэ жишээ нь одоо гэртээ ирчихэд яагаад жоох нэг тиймэрхүү болоод байна. Орчин тийм үү гэдэг бид нар ч одоо хүүхдүүд чиг л өөрсдөө магтаад суудаг шүү дээ. Агаар нь сайхан хүн чи ухаалаг юм тэмэлгээд идэг. Тэгэхээр нөгөө талаас харахад одоо ингээд яагаад одоо би ингээд олон хүмүүсээс одоо магадгүй эдийн засгийн хямрал дээр суулаад тэгээд байгаа юм ааши. Гадагшаа гарах юмсан л гэх юм. Одоо тэр нэг яг зарим залуучууд буцаж ирээд байгаа. За яг тэгээд би нутагта буцаж ирлээ сайхан. За яг би тэгэхээр нэг шөөмжилдэггүй, нэг магтдаггүй. За яг үзье 2-3 жилийн дараа чи юу гэж хэлэх үү те. За яг тэр эцэгийнх нь тийм баян цатгалын бол бас нэг бах. Зүгээр нэг жирийн нэг инженер юм уу солонгос ч юм уу Америкт төгсчихэд ирчихэд одоо яадаг бол тэгэл жоохон гайхсууд. За эргээд нөө шинэ жил рүү орё. Одоо шинэ жилээс Куб ярьжснаас 1 сарын 1-нд нөгөө румба, самба, ламбада одоо 59 оны хувьсгал шүү дээ. Тий, хачин гоё гэдэг нэг юм Кубуудын тэр гал бадарсан оч тэр нэг юм энергетик ирч хүч тий. Тэрнийг 1 сарын 1-нд үзээд одоо Гуантанамера гэдэг чинь
Тэр толгоон сууж штэ. Тий одоо би шиг багасаа бид чи Гуантанамера гэхэлэр нэг Гуантанамо можийн охины тухай дуу. Одоо бол бид нар чи нэг сүүлийн үед нэг юу Гуантанамера гэхэлэр Гуантанамо гэдэг нэг шорон тий. Залуучууд бол тэгж л ойлгоно баг. Тий. Нэг тийм болчих. Тэгэхээр би нөгөө юу гэл ярьж байна. Нөгөө мандрины үнэр гэдэг тэр нэг бидний нэг үеийнхний нэг тийм сонин мэдрэмжүүд гэхлээр тэр юу миний хувьд бол тэр нэг сарын нэгний клубын одоо дуу хөгжим. Тэгээ энэ бол нөгөө Испани хэлний ертөнц. Одоо Саннас Фидель чинь ингээд Испанд очихлаараа тэнцэн ингээд үндэсний баатар шиг хүлээж авсан. Испани ер нь Фидель Кастроны залуу тэр чинь 33 настайдаа ховсгол хийсэн хүн. Өөрөө язгууртай хүн. Фидель Кастро рус шүү дээ. Рус гэдэг гэр бүлийн их баян гэр бүлийн латифундист хүн. Тэгээд өөрөө хуулийн хүн. Тэр чинь яг нэг шоронд орохоос өмнө тэр 54 илүү 53 нэг Манкада эдэр гэдэг нэг юм болсон шүү дээ. Бослог. Тэгэхэд бол шоронд суучраад тэгээ нэг өмгөөлөгч өгдөг шүү дээ тэнд одоо. Тэгсэн тэр би өөрийгөө өмгөөлнө гэдэг. Тэгээ өөрөө тэр чинь хараа изуит сургуульд өгсөн. Одоо Лойолагын нэрмжит одоо манай хоёр хүүхэд сурж ирсэн тэр. Тэгээд шашин эдрийг тэр бас их зүг юм байна. Манай хүүхдүүд чинь нэг атеист гэж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ ядаж тэр Библийг сайн мэддэг. Тэгээ ер нь шашин нэг ийм шашны ертөнц гэдэг шашинд бол их олон сонин өөрмөс сайхан юм байдаг гэдгийг их ойлгодог тий. Тэгэхээр чи Фидель Кастро ч өөрийгөө өмгөөлж явахдаа шуфт Библиэр л ярьдаг байсан шүү дээ. Хариулт өгдөг байсан. Зүгээр тэддгээр параграф гэхгүйгээр тий. Тэгэхээр Кастро хойлоо их бас л их сонин өөр зурсаж одоо тэгэхээр яг нэг сарын нэгэн гэхэд одоо нэг сарын нэгэн гэдэг чинь одоо 59 оны нэг сарын нэгэн гэхэд нөгөө нэг Кубуч чинь ялсан. Тэгэл одоо бид нар сайхан румба, самба, мамбага сонсно. Гуантанамерага дуулна. Тэг их сайхан. Нөгөө нэг оргилдон сайхан шампанска уун. Би танаас нэг юм асууя. Танаа гэрвэл одоо их олон тийм үндэстэн ястаа хэлсэн гэж ярил л та. Тэгээ одоо энэ цул сарын баяраар нөгөө шоу өдрөө бэлтгэв яах вэ? Тэрэн дээр за манайхан ч нэг тийм дагматик биш шүү дээ. Тэгэхдээ юу ядгийн жишээ нь англичууд нэг галуу тавьдаг тийм. За чехүүд болохоор нэг загсаа одоо сазан гэдэг тэр. Чехүүд загс тавьдаг. Загс тавьдаг. Тий. Тэр загс тавих нь ч бас л юу л дээ нэг эртний Христос Иесус Христос Ихчус Теос юу л Ихчус гэдэг чинь яг эртний грекээр нэг загас гэдэг үг шиг болоод байгаа шүү дээ. Иесус Христос Теос юу лээд Сотер тий. Гэдэг нь загастай ижил болоод байгаа. Тий. Тэгээд ер нь Христосын нэг бас нэг тийм тэмдэг юм символ гэдэг чинь загас шүү дээ ер нь бас. Тий. Тэр нь болохоор тэрнээсээ болоод чехүүд нэг загасаа тавьдаг. Тий. За зарим газар бол гахаа, зарим газар нэг цацагт хяруул. Тий. Их олон юм тавьдаг. Тэгэхээр манайд бол бид нар нөгөө их толерантны болохоор загсан ч байдаг, тэр галууч байдаг. Нөгөө ханы мах сайхан үхрийн хитэ хавраг гэдэг. Өглөө нөгөө бэлгнүүдээ бэлдээд тараадаг. Бид нар орой яач. Орой тараачдгийн тий 24-ний орой. Тэгэхэд бол зарим битүүн тий яг зарим орнууд ч 25 тараадгийн тий. Тэгэл манай хүүхдүүд манай хоёр Америкт бид нар Нью-Йоркд байхад тэгэл их л хүлээдэг байсан. Тэгэл нөгөө нэг өвлийн өвгөн чинь өөрөө ингээд нэг чаргатай. Тэгээд тий Санта Клаустай тэр чинь нэг юм хідэн бугтай шүү дээ. Тэргэн тэгж бууж ирэх ёстой байдیں۔ Тэгээ би ч одоо нөгөө манай хоёр тэгж чинь нэг 5 6 настай 6 7 той ч юм уу тий. Нөгөө Санта Клаусыг барьж авах гэдэг байхгүй юу? Тий. Тэгээ яг бүрэн итгэцэн тэр нь. Би дээвэр дээр гараад ингээд мөр гаргацдаг байсан. Одоо нөгөө чарган ирээ. Тэгээ бас буугын юу хийн нөгөө юу мөрийн тэгэл нөгөө манай хүүл их яадаг байсан. Санта Клаус яг ирэхлээр барьж аваа. Би нэг хармаар байна. Тэгэл жоохон байжгаар мэдээж. Өө сайхан ирээ явцсан шүү дээ. Хаа өчигдөр харал та энэ одоо мөрн энэ байна. Тэгэл хөөх хийх яадаг байсан. Их бохомддаг байсан. Сая нэг өнгөө гарсан байсан. Үдсэн чинь Санта Клаус гэрт нь ирж байна л да. Тэгсэн чинь нөгөө хөөхтөд нь байхгүй. Аав нөгөө нэг таавчгаа солиогоо ороод ирчих. За нөгөө Санта Клаус гэдэг өчигдөр барьж шүү.
ой аав авч өгсөн байж таг. Тэгсэн хөл дараа жил гэж яваа. Гүг та зүгээр л бэлгээ өгч. Гэхдээ хүүхч аяндаа тэгээд эхлээл бүрэн итгэж яснаа тэгээд ингээл нэг юу яадаг юм байна. Нийгэм бас яг тийм шүү дээ. Бас одоо хүүхчиг байдаг, янз бүрийн юмд итгэдэг, дараа нэг бас нэг одоо боловсрал шинжлэх ухаан ингээд нийгэм чи бас жоохон өөр замаар явж эхэлдэг тий. Тэгээд би нэг юу утгаар л энэ яриаг яриад байгаа юм. За яг хөө түүх бол байж болно. Түүх уламжлалууд байж болно. А баяр бол яг тухайн цаг орон зайтай зохицоод тэгээд заримдаа энэ түүх мөхөнд их яриад байх хэрэгч байгаа мó гэж бодогдохоор тий. Хүүхдүүд тэгэл тэрнийг одоо бидний ач зээнэр тий. Тэгэл тэрний Санта Клаус нь байна уу үгүй тэр тэгэл байдгаараа байж л тий. Эсвэл одоо зүгээр би бол нэг юм яг үндэсний үзэл гэх юм уу цагаан үгэн одоо миний мэдхээс Момсронгой гэл одоо хичнээн жижил дараалан цагаан үгний дөрвөн жижигчин тийм үлийн цагаан үгэн гэдэг байсан шүү дээ. Тэгэл цассан охин гэл тэр нэг яг хоо цагаан үгэн, улаан үгэн, цассан охин заавал нэг тэгээ юуг нэг нарийн ягаад тийм ээ нөгөө тэр чинь одоо буддын шашин яг шарын шашин орж ирэхэд нөгөө нэг сунгийн анхны үгнийг цагаан үгнийг аваад оруулсан те дараа нь цагаан үгэн гэхэд бас тэр чинь нэг эртний одоо яг жинхэнэ Монголын шашин юм уу сүсгийн юмнууд бас байгаа ш элементүүд бас байгаа тийм. Тэгэхээр ер нь байжлаа гэл. Ер нь хороод хэрэггүй л. Тэр баяр нь байжлаа гэж би боддیں۔ Тэгээд цагаан сар нь бол цагаан сараараа одоо хич яаж малчтын нэгдэлчтийн юу өдөр болоод цагаан сараараа л үлдсэн. Энэ бол яаж өөрчилж болдгүй юм байна. Одоо жишээлбэл нэг урт цагаан нэг хичнээн хүрэн шар цаарлаар боцсон урт цагаан гэдгээрээ л байж идэг шин. Шар халахтай дэлгүүр гэдгээр тийм ээ. Эхний нэг нэр томьёо ороод тэгэл тэргээрээ бараг явдаг юм шиг байл. Би нөгөө нэг Москва Ленинград сурж байхад л ингээл заримдаа өвөл ирэхтэл малчтын баяр гэх юм. Би тэгээд яг энэ чинь урд нэг цагаан сар байсан үгүй чи тэгж хийж болдгүй энэ. Одоо малчт. Тэр хуучны манай малчт гэлөө. Кадрачлалуудын нэг тийм нэг мундаг юм болохгүй эсвэл тэр цагаан сарын болгоол нөгөө нэг хоёрын хооронд болж чаддгүй тий өөрөө бас дотроо тэр чин тэр юугаа тэмдэглэх сонирхолтой байгаа шүү. Тэгэл яг хөө. Манай одоо хин жагуулгаа эдэргээл гэрт нь ороход тэр нэг юу нь байж л биш шүү дээ. Одоо яг л жинхэнэ нөгөө нэг социализм үед бол тий. Тэгэл одоо яаж чаддгүй. Тэгэл янз бүрийн аргаар үзэх гэдэг хөрхий. Гуйлаад өгвөл худлаа яриад ингээд тэгэл нэгэнд цусанд нь шингэцсэн бол тэгэл байдаг л. Манай өвч бол тэрийг нэг айх юм биш тэгэл байдаг байсан. Манай үзэгч олон сонир байж магадгүй. Ямбайр энэ чинь яаж ханддаг байсан бэ гэдгийг л би нөгөө тэр их нарийн мэддэг тэр ер нь тэр ёс заншлыг сайн мэддэг байсан шүү дээ. Би тэр яг заахад тэр гасуур мод ёолт гэхэд бол нэг сүд майд болдгоо зөвөр ингээл мэдээж манай бид нар зориулаад нэг юм болсон. Бар сулдгоо эхлээд явуулах засан шүү дээ. Засахтаа. Тэр үед чинь бараг үгүй баг шүү. Бидний за манай бар сулдгоо ч юм уу Индра Нима Шинзуга баг байх үед бол ер нь тэмдэглэдэг байсан юм уу? Тэр нэгдүгээр хоёрдугаар нөгөө эцгийн шорон сууж яадаг тэгээ энэ ядуу ар гэрт сууж байгаа хүмүүс юугээ тэмдэглэх вэ? Юугээрээ тэмдэглэх вэ? Тэмдэглэл байсан уу гэхээс анх нь нацагдорч нар Европ маягийн шинжлэгийг Улаанбаатар тэмдэглэж нацагдорчийн найр энэ төргээд одоо тийш домог болцсон юм байна. Дараа нь бүгдөө бараг цөм авахлаа шүү дээ. Одооны яриа. Тэгэхэд өвөө чинь одоо тэр донд бас явж лээсэн баг. Тэгсэн л багт. Би нэг аваас нэг асууна. Гэхдээ ер нь гэхдээ эн чинь бас нэг юу гэдэг юм те одоо нэг л сүүлийн үед л ингээ бодод байгаа. За яг манайд ингээл 21 он гээл тэр за өмнө ч нэг манжууд гайгүй сэргэлэн тэр нэг язгууртан эдрийг устгаж ирсэн. За 21 оноос бүр идэвхтэй устгаж ирсэн. За тэр нэг хэдэн нэг ном судар мэддэг сүрхий лам нарыг бас устгасан. За тэгээд дээрээс нь нэг хэдэн хөрхий зайлгсан нэг сэхэтэн гэдэг хэдэн хүмүүсийн зовоож устгасан. Тэгээд эцсээс одоо ингээл бид нэг иймэрхүү хүмүүс байж байна. За тэр шинэ элит бий болтол тэгээ бас нэг цаг хугацаа хэрэгтэй те ер нь бол тийм. Тэр хооронд ингээл янз бүрийн баяр шинэ жил нөгөө Хэллоуин, Мартин 8 нөгөө Валентин эдрэг бүгд л ингээл явж байгаад аяндаа тэгээд нэг юм гарна баг.
Шинэ баяр гэдэг одоо Оросууд нэг юу лээ 11 сарын 7-ныхаа октябрийн баяр гэдгийг өгөөсөх гэдэг нэг ийм нэгдлийн баяр гээл тэгсэн чинь баг ард түмний хаацсан тэрийг ойлгохгүй юм байна, мэддэггүй юм байна. Нэг хүчээр оруулж ирж байгаа. Гэтэ аяндаа механикаар оруулж. Механик. Октябрийн баяр гэдэг нь тэгээд бүр тагсуулганд нь бүр ингэ шингэсэн. Бүр тий. Тэгээд октябрийн баяр гэхээс тэр 1612 онд Полякууд Орос Кремлийг эзэлж авсан гэдгийг. Гэхдээ тэр нь тэгээд тийм сүрхий том одоо юу болсон дайм байлдаанч болоогүй л дээ. Гэхдээ одоо нэг Оросууд нь тэр үедээ нэг жинхэнэ тодорхой яг нэг нэгдэлчдийн баяр л байхгүй дээ ер нь бол. Бүгд нь мэдчихсэн цагаан сар гэж тий. Тэгэл тэрий чинь нууцаар нь ламнал дээр очиж тэгэл мөргөн ингэн тэгэн одоо бүх юм хийдэг байсан. Тэгэхээр ер нь эцсийн систем баярууд нь ер нь тэгэл нээлттэй байх хэрэгтэй. Тэр нөгөө Курбан Байрамаа нөгөө ладынх нь хийж л бай гэдэг тэр цагаан сараа монголчууд нь хийж л тэр нөгөө нэг юу лээ нөгөө гей прайд гэдэг тэр нэг хитэн гейүүд нь гүйж л бай. Би сонноос би сая Прагад байхад дэлхийн нэг гэм гей прайд гэдэг нэг юу яла санамсаргүй хүүтэг явж байгаад нэг вацтын толгой дээр нэг л олон километрийн холоос ингээл нэг юм дуграалах хөгжим. Яг гайхаад чи юу болж байгаа нэг очсон чинь нөгөө дэлхийд бүгд л нөгөө нэг гей нөгөө лесбиян гэдэг чинь ер нь баг ладын орнуудаас хүрт ирсэн байгаа. Тэгээд бүгд л бүжиглээд тэрвэлцэл үнсэлцэл дуу шаариг мариг ингээд барьцсан тэм тогмог барьцсан хүмүүс л гүйжээлээ бид хүүтэйгээ жоохон гайхаж харж байгаа л яахад эцэст бол тэгж л байг л та. Хараад яах вэ? Манай ч одоо байдаг л гэсэн тэгээ биш нөгөө их нөгөө консерватив үзэлтэй юм болохоор тэр хийх нь хийж л байг. Би бол зүгээр өөрийнхөө нөгөө нэг замаар явдаг замаараа л явж гэж л ойлгох юм л та. Тэр одоо баяр бүгд л тийм байх. Шинэ жилдээ одоо 31-нд одоо бид нар шинэ жил тэмдэглэнэ. Тэр 24-нд нь тэр Христосийн төрсөн өдөр гэдэг нөгөө Крисмас гэдгийг тэмдэглэх нь бас л тэмдэглэнэ баг. Манайч бас нэг юм шашны хүмүүс байдаг шүү дээ бас. Гэхдээ Оросууч одоо юу 1 сарын 7-нд тэмдэглэн шүү дээ тэрийг. Нөгөө юугаараа хуучин Григорианы Юлианы юугаар Хуанлигаар. Оросууд чигтэйхэн тэмдэглэг болсон байх юм байна. Энд чинь ингээд нөгөө нэг каникул нь бүр үргэлжлээд 10 тоног гэсэн. 13 хүртэл явж байгаа. Тэгж байгаа. Тэгэхээр чин одоо Европ, Америкийн 12 сарын 31 гэдэг нь Оросд бол 1 сарын 13 болж байна да бараг тийм. Сони. Шинжлэлийн бас нэг гоё юм нь хөгжим юм байна. Хөгжим. Одоо энэ бол маш чухал бүрддэг байсан. Тэгэд би ягаад чи ингээ багтаа дандаа одоо нэг юм хүлээлт гэж байдаг шин. Бидний үеийнхэн бүгд л байсан л да. Одоо олон улсын стратеги. Тий. Одоо тэр чинь ингээд өстө бүр тас хүрээгээ төлөөгөө суучих штэ. Хэдий юу орж үзэх. Санремо гэх энэ хөлөөтөн үе байгаа. Тэгээд хөгжим гэснээс энэ сүүлийн шинжлэлийн доонууд байна шүү дээ. Нэг л жингл тэрнийг харсан нэг юм. Өгөөл хэм бэ нөгөө Happy New Year гэдэг апагийн доонууд байна. Тэгээд нөгөө нэг Англи Америкийн 40-60 дууны их сайхан доонууд. Тэгээд Синатра эдрийн энэ шинжлээ эхлэхээр би эртээд нөгөө ийм арт дэлгүүд нөгөө явуулах завдаг газар тасх дээр ороод байсан. Та нар гоё хөгжим тавь. Тэгээ хүүхд орж ирээ жаахан шокнд ороо. Одоо соёлын шок гэж ярьдаг хүүхдэд. Тэгээ ямар гоё ертөнц рүү ороод ирвэ. Одоо жаахан арч зэвэр байд юм уу жаахан хөвчтэй. Би тэгээд бодож ирсэн тэр үйлчлж байгаа үйлчлэгчд нэлжсэн гоё хөгжим. Тэгээд ингээд нэг юм малгай залгаа яачдаг тийм. Ингээд наадах шиг нэг хүний амьдрал тэр чигээр нь ингээд нэг юм юу үлдээдэг. Үгүй тэр чин дээрэс нь бизнесийн хувьд ч их сайхан. Яг тэр хүн чинь ингээд нэг хүүхд чухтаа ирээд тэгээд илүү мөнгө өрнө шүү дээ юмнууд эцээс. Илүү зарагдана тийм юмнууд нь тийм. Тэр бол их чухал. За юу Нью-Йоркт их олон шинжлээг өгцсөн. Тэгсэн. Ер нь бол тэр Рокфеллерийн одоо дэргэдэгтэй тэгээд нөгөө юу Times Square
Тэнд одоо та шахацлдаж байв уу? Үдсэн 31-нд очиж тий нэг шампанск нөгөө вискигээ гармалчгаал. Яг 31 12 цаг гэтэл тэгэл тэнд чинь нөгөө нэг тэр нөгөө витрин неон нөгөө нэг гэрэлж хийдэн чи асаал дэлбэрээл их үнэхээр л их сайхан хүмүүс чинь тэгэл бүгд л өсөр дэвхрээл бүжиглээд нөгөө л тэгээ сони шүү дээ Америк нөгөө Чайковский шүү дээ юм бол. Одоо шинэ жил Крисмас гэтэл ер нь Чайковский нөгөө шилгүүч. Хаасаагүй тэгээ Америкчууд нь ихэнх нь мэддэггүй. Бараг л одоо Оросын агуу хөгжмөө зохиолч уран бүтээл гэж боддог. Тийм Америк үндэслэл. Тэгээд их сайхан их таатай байдгийн. Тэгээ хаасаагүй орохт л нөгөө Carpenters нөгөө хин Sinatra нөгөө нэг Чайковский ингээл их сайхан сонгоод ирээрээ. Тий. Ингээл дагуулжад тэр хөгжмөө сонсож их сайхан байдгийг. Тэгээ хүн чинь үнэхээр ингээд нэг хүүхдүүдтэйгээ явж байхад бас их сайхан ш. Тэгэл бас өөрөө тэр хөгжим сонсоод уяраад тэгэл эцсийн ш. За нэг $50 юм авъя гэсэн бол наад захын 100 авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэр дэлгүүрийн психологууд гэж хүмүүс их сайн мэдж байгаа ойлгож байгаа. Нэг сайхан болгоод тэгээд ер нь эцэс нэг бизнес чинь амьдарч явах үед чинь их мэдэгдэхгүй. Үгүй хятадууд бол ер нь ингээд гадна талаас юмыг их сайн яддаг шүү дээ. Тусгаж авах. Тий авах та тий. Хаасаагүй бас л том дэлгүүрүүдэд ороход л нэг юм Санта Клаусын малгайтай хужаа ахтууд зогсож идэг. Тэгээд бас л хаасаагүй нөгөө ер нь хятад хөгжим байхгүй болчихдог шүү дээ. Яг л гадаадын жуулчид ирж байна. Залуучууд бас их олон одоо бол хятадын их одоо ялангуяа энэ Бээжин, Шанхай, Хонконг тэр том хотуудын залуучууд бас л бүгд иш тийш явдаг болсон. Тэгээ энэ үнэхээр одоо бараг л удахгүй нэг үндэсний баяр болно баг. Тий. Их том бизнесийн баяр, үндэсний баяр болж байгаа шинэ жилгээд тий. Гэхдээ мэдээж тэдний цагаан сарыг гүйцэхгүй л дээ. Тий нөгөө нэг тэд чинь бүр бараг 10 хоногоор амардаг шүү дээ. Тэр нь илүү гүн. Тий. Салют боловсон. Тий. Бээжин яг нэг тэд нар чинь нөгөө нэг олимпиад хэрглэж ирсэн их бонуудыг аваад буудаад тэгээд нэг яг нэг телевизийн нэг юу шатцсан шүү дээ. Байшин тий. Тий нэг холландуудын хийсэн их сөрхий өөр сайхан байшин шатцсан. Тэгээ одоо тэгээд тий. Яг тэр үед нь би бас Бээжинд байсан. Тэгээ шүн нэрээс унтах аргагүй тий. Чинь 7-8 хоног ингээд шүнжэнгөө буудаад байдаг. Одоо харин жоохон гайгүй болсон юм шиг гэдэг. Австралид байгаагүй. Австралид их нийттэй юм харагддаг. Гацар модоо барьсан шорттой гүгээд. Харин тийш тэр чинь нэмэг 25 30 хамгийн халуун мэдэрнэ. Тэгэхээр энэ гацар модны хүч айгүй хүчтэй байгаа. Тийм. Гэхдээ энэ гацар сая тэгээ юу штэ одоо жишээ нь энэ 6 хошууд од биш штэ. Одоо нэг тэр чинь Давидын од гэд нэрлэдэг. Тэгэл тэрийг нарийн мэдхгүй хүмүүс бол энэ одоо энэ еврейчүүдийн энэ Израилийн тэмдэг яагаад хаасаагүй Европ байдгийг гайхах. Гэтэл эн чинь Христос ээж Маригийн бас илэрхийл тэмдэг гэд нэрлэдэг юм л та тий. Тэгэхдээ еврейч гэх юм бол Христос ч өөрөө еврей байсан, ээж нь ч еврей байсан, аав нь ч еврей байсан тий бүгд. Тэгэхээр одоо энэ 5 хошоо одыг чинь Мозесын од гэдэг шүү дээ. Нөгөөх нь Давидын од. Тэгэхээр тэгсэн хэрнээ монголчууд нь сая би нэг найзтайгаа нэг жоохон маргаанд орсон. Одоо хас тэмдэг гэж байна. Тийм манайхаа одоо хараад байхад нөгөө нэг Адольф Гитлерийн хэрглэжсэн нөгөө буруу одыг дээрээс нь тэр чинь ажилчин анги гэдэг нэг удаа цаана улаан тий фон улаан. Тэгээ ингээ харуулсан. Яг жинхэнэ одоо манай бөөгийн шашин гэдэг чинь бас л нөгөө нэг тэр юунаас Иранаас согд төвдөө дамжиж орж ирсэн шүү дээ. Тэгэхэд бол тэр Монгол эртний юм уу тэр метроизмын хас тэмдэг чинь нөгөө тал руу гарсан байдаг шүү дээ. Ир им гэдэг тий. Тэгээ манайхан ягаад ч одоо яг тэр нэг Гитлерийн хэрглэж ирснийг л их дурлаад тийм сүр харагддаг юм уу? Илүү одоо нөгөө Чехановтай нөгөө юу л Ширлицийн кино үзчихээд тэгж яад юм ааши. Тэгээ нэг янз бүрийн тэмдгүүд чинь утга мутга нь өөр болт юм байна. Одоо Монголд бол хаасаагүй нөгөө нэг энэ хас тэмдэгтэй бүгд зардаг шүү дээ бас их гоё. Би бол дэрийг жишээ Европ авч явж чадахгүй. Шууд баримталтаа торгуул шор. За хоёлаа ингээд шинж юулк. Шинж эрүүлийн баяр. Тийм. Тэр олон жил сайхан үргэлж найзалж байна. Гэрийнхэндээ сайхан одоо баярлалаа гэж өсмөр байна. Тэгээд 17 онд яриагаа үргэлжлүүлээ. Тэгнэ. Үргэлжлүүлнэ. Тийм.
Яг өнөөдөр битээр бол ерөнхийдөө би тэнцэнгийн яриаг таслаад байгаа. Ягаад гэвэл зарим одоо тийм нарийн ширээ юмруу бүр гүнзгий ороод байвал Харин тийм. залуучуудсаа сөүлдөө аяг бол ингээд Нойр унтчих. хичи Уйдчих. тэгэхээр хэдүүлээ зүгээр гацуур модон байдгаараа байж тэр хөгжмөн тэгэл дуурчлээ тэр таван шүтээ юу Тий, еврей байна яна. нэмдэг хамаагүй байж Нөө Чайковскийн дугарч л бай. Чайковскийн дуурч л байна. Хүүхдэл баярлж ивэл одоо тийм Тийм. гэдэг утгаар л Тийм ээ. яриагаа дуусгая гэж бодлоо. Зөв. Та сайхан баярлалаа. Таач гэсэн баярлалаа. Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Ихэн үзэгчтэй манай соёл кафе нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг эхэлж байна. Өнөөдөр би 2 дугаар хэсэгтээ манай байнгын үйлчлүүлэгч UB Night хамтлагийн ахлагч дуучин Даваа урьж ирүүлээд байна. За сан сайхан юу байна да? UB Night-аар саний ихтэй байна уу? Тийм бидэд ажиллаа игээд шинжилүүлэх гэж их ажил ирсэн байна тийм. Нөгөө жилд нэг л жоохон юм ураадаг. Тэр үе. Энэ жил ямар байна вэ? Эдийн засгийн байдал мэдэгдэж байна. За манайх ямар ч байсан сайхан баярлалдаг л тийм л ус үзтээ. Тэгэхээр миний санаа жоохон байхгүй. Ер нь хуучин хамтарч ажиллажсэн байгууллагуудын хаймыг хийгээд. UB Night-ээр шинжлэлээр нөгөө нэг гэртээ шинжлэлээ тэмдэглэж чаддгүй энэ төр нэг зовлон гэх юм уу, жаргал гэх юм уу нэг тийм юм байдаг шүү дээ. Ер нь тийм урлагийн юучир ихэнх одоо гэр бүлийн баяр ямар ч нэгэн баяр дээр гэртээ байх нэг цөөхөн. Гэтэ бол ямар ч 31-ндээ бол гэртээ л одоо яаж хийж байгааг он гарах тийм л. Яаж хийж байгаа юм. Тийм. Жуулаа тийм. За охин том болж байна. Том болж байна. Гацуур модыг хизээ засах гэж. За одоо ер нь удахгүй засандаа ихлээ бас тийм. Би шууд нэг юм зөвлөе. Гацуур модыг ерөнхийдөө нэг унтдаг тэр юу хавцаа ингээд гэрэлтэй гоё чимээд тавьчихараа даа. За хүүхэд нэг юм багта одоо нэг юм гоё юм гэрэлтэй л гэл ингээд нэг ухаан яагаад нэг дурсамжуулддаг шүү дээ. Тэгээ би сая нэвтрүүлгийн эзэн битэр яриа сууж ирсэн. Ер нь бол ингээд гоё зүүдлэх тэгээ нэг гоё тийм намуухан ая ихшилж ивэл бас их зүгээр юм болов. Миний бодлоор бол тэгвэл нэг юм тэгээ баярын гоё тэр уур амьсгал нь кодлогдоод үлдэх юм байна. Тийм байна. Ингээд бодоход гоё тийм гэрэлгийгээтэй өнгөтэй гоё. За манай Даваа шинжлэгийг ер нь яаж бага наснаас яаж тэмдэглэж одоо тийм үлдсэн дурсамж байвал хуваалцаж. За би өдөөний өгчтэй. Ер нь бага багт одоо тэр багтны төвд. Тийм завхны төвд. Тэгээд нөгөө сургуулиас зохион байгуулж байгаа урлагийн ажилд нь чон болж исэн. Манай аавууд надад тэр чоны маск заскийг хийж өгөөл үүрээр ингээл өглөө босоход бодож исэн. Тэр одоо ингээл мартагдахгүй тийм гуаш бодгаар тэр үед цаасаар одоо цаасан шумдаар хийдэг байл шүү дээ. Багийг хийгээл. Тийм л дурсамжууд байт юм да. Аав ээж ажиллаас бэлэг подарк аав гоё алим жимс чихэр тэр үнэр байж тэр үнэр тийм цонхон дээр зураг зурна. Манайх тал тийш харсан цонхтой. Бүх цонхон дээр зураг зурна. Тэгээд магадгүй тэндээс үдээч би бас зургийн сургууль руу орсон байсан болох юм л да. Манай аав их гоё бичдэг шрифт. Одоо нөгөө
плакатны үзэл гэдэг түүшээр бичдэг чинь тий. Тэгвэл их гоё бичдэг байсан. Ханы сонин байна. Ханы сонингууд нэрийг санаанд орж. Тэр үедээ халтур хийдэг байлаа. Ханы сонингийн толгой зурж өгч өгмөгөнтэй. Тэгээд нэг юм одоо бидний үед дурсамжийн дэвтэр гэж аялдаг байсан. Тийм. Дурсгалын дэвтэр. Одооний фэйсбુક шүү дээ. Аналог фэйсбુક тий. Тий. Одоо тийм натур фэйсбુક гэдэг тий. Ихтэй хамттай. Тэгээд тэрний нэлээд олон хүний юу хийж өгнөц. Гоё чимэглэл одоо тэр зураг найзуудынхаа харийн захааны тэр чимэглэл одоо аксессуар тий. Дизайн юмыг бол их хийслээ тий. Одоо миний баг байхад миний багын найз нар Басан зоргоо гэх нэг одоо Соёнбоо гэх ингээл манай тэр дэвтэрнүүдийн нэг юм гоё юунууд зурдаг. Их тийм гоё одоо юутай хэв маягаар зурдаг. Тэгэл бид нар чинь энэ дээр зураад байгаа шүү гэлээ. Тийм. Тэр үед ямар одоо их мөнгө төгрөг гэдэг байгаа ш. Сайхан тэгэл өөрхий ямар ч хөдөлмөр зарцуулдаг байсан нэрнтэй. Тэгэл шинэ жил болохоор чи яг нөгөө бас нөгөө гоё юмудаа зураал тий. Тийм нэг л догдлоо их гоё хаасайг ингээл хотын төвөр их хаасайг бүх гоё том албан байгууллага том дэлгүүрүүд ёолко засцсан гоё гэрэл шийдэн асаал хичнээн утаатай проблемтэй байгаа ч гэсэн хүүтэн байгаа ч гэсэн тэгэл дотор нэг л нэг тийм гоё гэгэл зөөр сайхан гоё баярлалтай шинжилдэг. Тэгэхээр гоё одоо монголчуудын хотчил ихсэн яг жинхэнэ утгаараа хэлж тэрний юм яг л одоо тэрний л бүтээгдэхүүн учраас миний хувьд бол юм одоо хүүхдийн хувьд энэ баяр бол хамгийн амттай байдгийг. Яг л нэг хүүхэд насны memory гэж ярьдаг шүү дээ. Одоо тэр дурсамж тархинд бичигдсэн тэр дурсамж асар хорц байт юм байна л да. Тэгээ тэрнийг тэр хорц мэдрэмжээр одоо ингээ явж идэх юм уламжлал. Тэгэл дуу хоор гэл бас их чухал. Чухал тийм. Бид нар чинь орос сургуульд байсан. Тэгээд нэг гац орхны тухай дуу чинь нөгөө пагади сүлтэн гарсан юм аа чинь миний хүүхдүүдийн үед тэгээд тэр нэг дуунууд одоо бол тэр нэг гоё уур амьсгал би байгаасаа билээ л гэж дандаа боддгийг тийм. За, Юдинайтийн хувьд бол дуу хөгжмийн хувьд бол шинжлэлийн одоо урын сан гэж бас байна тийм. Гэхдээ бид нар өөрсдөө нэг шинжилгээний дуутай. Та ер нь бид нар чинь нөгөө бас үйлчлэгээний байгууллага шүү дээ. Үйлчлэгээний байгууллага учраас ер нь ингээл одоо шинжил ингээл 11 сарын сүүл үеэс бүхэл албан байгууллагууд дотор FM радио телевизээр явж байгаа юм шинжилгээ уур амьсгал одоо заримдаа хөөрхи нөгөө муу бараг ап баг бараг л үзэн ятгал нөгөө дуу муу нэвэн шүү дээ их юм. Тэгэхээр бид нар бол одоо янз бүрийн арга хэмжээндэр бол нэг тийм шинжилгээний дууг бол барьж авдаг. Голцоо нөгөө тэр шинжилгээний дуунууд нь нөгөө талаар гадуур явж байгаа үед нь хүний сэтгүүл очдог учраас тэндээс номдоогоор одоо бүжиглүүлэх дөрөг байх тэр юмнуудыг барьдаг юм л да. Юунд бол гитар тавьсан. Нэг тийм амьд гэж ярил л да. Амьд хөгжмийн одоо Юбинайт бол хамтлагаараа бас дутгой тоглодог. Карнавал гоёдын дашинс энэ өдрийн гүн шидэн чимээг гэлэлзэх саана сүлтэн модны чимээ бодрон орох цацсан ширхийг шинжидэм бүжи засан охид Санта Клаус бид бүдийг хүслээ Юбинайт Happy New Year Юбинайт Happy New Year Happy New Year, you be nice. Happy New Year. Бидгэн тэрсэн багчуудын бишэх тэр царай дуран барьсан алиалагчдын хөгжил тон агшин бодрон орох цасан ширхийг шинжидэм бүжи засан охид Санта Клаус бид бүдийг хүслээ You be nice. Happy New Year, you be nice. Happy New Year, you be nice. Happy New Year, you be nice. Happy New Year.
Country Mag-ийн. Тийм country make. Энэ ч бас нэлээд олон жил болж байгаа. Тийм 3 4 жил болж байгаа. За UB Night одоо 2017 онд мэдээж том зорилго тавьсан байгаа тийм үү? Тийм. Бид нар одоо бас хуучин бас ганц нэг дуунуудаа шинээр бас найруулж бичээд бичлэгийн ерөнхийдөө дуусаад бид нар галзуу Америк руу явуулж миксинг мастерунд хийгээд тийм. Америкт хэлгээд байгаа Тийм. тийм ээ? Тэр нь тэндээс нэг ирсэн материал маш их таалагдсан. Бидний дуугарт муугарт юмд бол айгуу даж бичлэгүүд бол дандаа өөрсдөө студиэр аваад Америк руу явуулж байгаа. Тэгээд саяас Паул Замтгийн хоёр хас гоё авсан. Өнөөдөр тэр дуутайгаар ирсэн байгаа. Тэгээд он гараад бас манай автобусны дууны шинэ клип гараад. Тэгээд бид нар ер нь одоо бас нэлээд төвхтэй бас гайгүй чадвал 2 цомог гаргаж байгаа. Тийм бодлоо. Гаргахаас концерт хийн шүү дээ. Тийм концерт хийн. Концерт эхлээд хийх юм уу дараа нь хийх юм уу? Ер нь дараа нь хийнэ. Тийм концертын дуунуудаа жоохон. Нөгөө нэг CD-гээ дэмжиж тоглох гэж нэг хэлбэр байдаг шүү дээ. Тийм одоо тийм маягаар л яа. Тийм. Нэг том газар биш. Айтайхан гоё хөгжмөл гоё дуурч ивэл. Тийм. Тэгээд клипний ажлууд байгаа. 3 сар гаргаад 3 сарын сүүлээр юм уу бид Европ руу явах. Тийм. Гамбахыг очиж иргий. Тийм. Цааш эндээс гамбахыг Гамбаш Австрид байгаа тийм. Австрид байгаа тийм. Тэгээд тийшээ нэг сар гарan яах вэ? Зарим хүн ихтэй газар тоглоод зардал мартлаа хийвэл тэр үедээ болохгүй л тэгээд юм үзэж араа сайхан. Юм үзэж нүд тайлнаа гэдэг бол бас л чухал шүү дээ даа тийм. Хамгийн чухал. За. За UB Night-тайгаа ээлжлүүдэгээ уулзж байгаа их баяртай байна. Шинжил артч байна. Артчдаг. Нөгөө хэдтэй халуун мэд хүргээрээ гэрүүлийнхэнд нь халуун мэд хүргээрээ. За манай World Television соёл кафед одоо хатан жил дахиад үргэлжлүүлэн хамтаа ажиллана. Бид бол UB Night-ыг одоо дэмжин бүх талаас тийм үргэлж дэмждэг. Тийм бас баяртай байна. Тэгээд шинжлэлийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Телевиз үзэгч нартаа бас World Television үзэж байгаа бүх хүмүүст шинэ оны халуун мэндийг хүргэе. Гэрүүлээрээ гоё байгаарай. Бас талгиатаас баярлалаа үргэлж бидний дэмжиж бас юм сайхан нэвтрүүлэг бас талаарч гисэн тусланд танаа гэрүүлж гисэн. Хамгийн сайхан хүсье. Баярлалаа. Ингээд манай UB Night-ийн шинэ клипийг та бүхэнд төлөвлөе. Ахаад чи бид хоёр уулзсангүй дурсах бүрэл чиний төрөх харагдаж дуугийн харцаар хичнээн чудаа ярилцвда харагдах тоолонд сүүлчийн уулзсан төрхөө харамсахч биш Татрах бүрч биш Урдын удаан үерхлийн агуу Урдэж харагдах сүүлчийн уулзалт бүтгэрсэнгүй Ахаад чи бид хоёр уулзсангүй Амдамсан цугс намсан хон Амрагтаа чи гэргий болоод очсон хон Хүүхэд байжтэй гэж Моног цаахан хэлсэн Хүйтэн салхитай тэр өдрийг сэтгэлд хадаач 12 дугаар сарын шаргалхан цас Ахаад хоёронтой бударлаа 12 дугаар сарын шаргалхан цас Ахаад хоёронтой бударлаа
босгоч биш татгарах бүрч биш урдын удаан үерхтийн агуур урдж харагдах сүүлийн уулзалт бүдгэрсэнгүй ахад чи бид хоёр уулзсангүй 남친 속에서 남친 хон амраг тачи гэрги болоод очсон хон хүүхэд байжтэй гэж гонёг цаахан хэлсэн хүйтэн салхита тэр өдрийг сэтгэлд хадаач хоёр дугаар сарын шаргахан цас ахад хоёрынтой бодордаа 12 дугаар сарын шаргахан цас ахад хоёрынтой бодордаа